сайн ингээд ардсан солонгосыг сунаа ингээд одоо тэс сонгосны буудал дээр дөнгөж сайхан буугаад цоо шинэх нэрээ одоо учраа мэдэхгүй яахаа мэдэхгүй ингээд байж байна. Тэгээд цагаагаараа өрдөх юм бол айгүй сайхан тийм нартайч биш. Тийм бороотой биш. Тийм сэрүүхэн сайхан ухтаж авч ийм би хувьдаа бодож байна. За тэгээд одоо ингээд буудлын руугаа очив. Янкагдоо гэдэг одоо буудлын дээр бууж байна. За энэ их юм бол яг дээрээс нь харахад Ямааны ивэдтэй төстэй тийм одоо арга нэг юм байна. Пинянаас тусдаа нэг жоохон зайтай. Замнаад явж байгаа энэ олон мянган хүүхдүүд чинь одоо нэг 8 сард тоглогдох Ариранг гэдэг нэг одоо генисийн номд орсон маш олон хүний бараг 100-аад мянган хүний зөвхөн тугаар ингэж хийдэг одоо тийм шоу болдог. Тэр шоунд бичлэгээр тараад явж байгаа ямар сайхан хүүхдүүд байна. Одоо миний ард харагдаж байгаа тэр асар том стадион багаз 150 мянган хүний суудалтай. Та бүхэн бас энэ жуулчснараа 8 сард тоглогдох Арирангийг үзнэ. Одоо Пиня хотын нэгэн өндөр цамхагаас та бүхэнтэйгээ мэдчилж байна. Тэр нь гэх юм бол одоо 170 м өндөр. Энэ нь бол нөгөө жүчээ үзлийг одоо илэрхийлсэн. Жүчээ үзэл гэдэг маань болохоор ямар нэгэн гадны нөлөөгүйгээр бид нар өөрсдөө хөгжиж чаднаа гэдэг үзэл. Энийгээ биелэгдэж барьсан байна. За одоо би Манкёндэ гэдэг газар хурж ичсэн байж байна. За энэ газар нь одоо ямар учир утгатай яадаг газар юм бэ гэсэн чинь Ким Ир Сений өвөөгийнх нь аав нь энд одоо яг энэ Манкёндэ гэдэг газар нь бол тийм газрын эзэдийн оршуулгынх нь газар байсан юм байна л да. Тэгээд Ким Ир Сений өвөөгийнх нь аав нь энд харуулаад ирээд ажиллаад тэгээд газрын эзэд нь болохоор одоо энэ миний ард байгаа энэ байшинг энд амьдраа гэдэг
энд байрлуулад энд амьдарч ирсэн юм байна. Тэгээд 1912 оны 4 сарын 15-нд Ким Ир Сен энд төрөөд 12 нас хүртлээр энд хүүхэд насаа өнгөрөөж тоглож өссөн юм байна. За ингээд бүгд найрамд гардсан Солонгос ард улс одоо 3 тэнгистэй гэж ярьж байна. Нэг нь баруун, зүүн, тэгээд өмнөд Солонгосын тэнгисэд ийм 3 тэнгис байдаг гээд бид нар бол яг одоо баруун тэнгистэй хүрчиж байж байна. За самхат орн гэх юм бол ер нь бол бүх байгууллагуудынх нь байшингийн гадаа болон дотор талд нь одоо Ким Ир Сен ерөнхийлөгчийн зураг бол хадаастай орж ирсэн бүх хүмүүс ингэж бүхийдэг. Тийм ёс заншилтай юм байна. Тэгээд энэ самхагт орж ирсэн одоо Ким Ир Сен ерөнхийлөгчийн одоо хөргөн ингэ байж байна. Тэгээ баруун тэнгис дээр нь хүрчээд байж байтал айгүй бэлгшэлт сайхан юм боллоо. Энэ гэх юм бол одоо Солонгосын хоёр бие биентэй хайртай хос гэр бүл болсон байна. Тэгээд яг хормын ёслоос энд бас хийдэг юм байна. Тэгээд энэ хоёр хүнтэйгээ танилцъя. За. 안녕해. За тэгээд манай энэ хоёр солонгос хүн маань өнөөдөр гэрлээд алтан үсгээр бие биендээ одоо хормын одоо түүх нь одоо бичиж эхэлж байна өнөөдөр сахуулаад. Ингээд за энэ юу вэ? Айж би ч одоо уухаараа орж ийн үг ихтэй л одоо бодож шít. Энд доошоогоо хэдэн метр вэ? Доошоогоо 100 метр. За метрод одоо орж ирээд айгүй сонир сэтгэл төрлөө. За тэгээд Солонгосын ард түмэн чинь ямар хөдөлмөрч юм бэ те? Тэр доошоогоо 100 метр хүн ухаад 1973 онд ашиглалтанд оруулаад ингээд метротоо болсон. Тэгэхээр хийж бүтээсэн юмнууд нь надад таалагдчих. За метронд ороод одоо өдрийнхөө хоолноо явцгаа юм байна. Хинчи. Окей, let's eat. Bon appétit. Солонгосчууд маань төмсийг бол янз бүрээр гинэ хэлбэрт оруулаад бид нар бол хөвчтөн шавсан төмс хэлбэрүүд эдгээр маань төмсийг сайхан ухаад бүрэлдэхүүн болгоод ийм хамтлаад ийм сайхан болж байна. Хэсэг хугацааны дараа уулзъя. За одоо би Атсан Солонгосын дайны музейгийн одоо байшингийнх нь гадаа хурж ичээд байж байна. Дайны одоо музей гэж одоо юу гэдгийг үзье. За. 안녕 하십니까? 안녕하십니까? За. Солонгосоор эн чинь сайн байна уу гэж. Одоо энэ бол General Room гэж ярьж байгаа юм. Одоо яг орж ирэхэд өөдөөс чинь хаж ухтаж авч байгаа юм шиг тийм зургийг одоо 10 зурагчин 40 хоногийн турш зурсан юм байна. Тэгээд одоо энэ байшин маань дотроо 52,000
метр квадрат тийм том байшин 80 шоурумтэй 80 одоо үзүүлэнгийн өрөөтэй тийм байдаг. Тэр үзүүлэнгийн өрөөнд нэх юм бол одоо өөрсдийнх нь зэрэг зэвсэг болон гаднаас олзолж авсан зэрэг зэвсгүүд бас байдаг юм байна. 장군님의 야전길에 승리를 마중하며 장엄하며 За энэ бүдий бол айгүй сонирхолтой үзье байна. Хүмүүс нь энэ дээрээ суугаад тэгээд ингээд 15 минутын туршдаа энэ ингэж өөрөө эргээд эренгүүтлээ энэ зураг ингэж хараад энэ зураг нь хэм бол одоо энэгээр ч айгүй юу байгааз цэцэг жимс энэ байшин машин яг жинхнээсээ байгааз танк манк гэхэд л одоо тэр танк яг жинхнээс ингээд тавьсан байгаа. Тэнгүүд одоо бидний сууж байгаа суудлаас тэр уур хүртэлх одоо тэр цай 40 км-ийн тийм асалтай зурсан. Тэгээд одоо цэргийн зураач нар 40 цэргийн зураач нар жил 6 сар энэ зургийг зурсан юм. Энэ зураг гэх юм бол 132 метр урт зураг юм байна. Өндрөө 15 метр. Үзий гэдэг нь бол үнэхээр яг үзий ингэж төгсгөлөө хийвэл бас хүний сэтгэлд юм үлддэг юм байна гэдгийг бас. Тэгээд яг энд хийсэн, бүтээсэн, зурсан энэ төр бүх юм яг жинхнээс юм шиг. Хүний нүдэнд яг ингэж харахад жинхнээсээ харагдаад жинхнээсээ л байлж байгаа юм харагдаад. 선군의 하늘을 밝게 열며 내 나라 미래를 펼치네 장군님 따라서 끝까지 가리라. Айгуу сайхан нэг юм хүрхэн дээр хичээл байж байна. Энэ Ардсан Солонгос улс чинь жуулчдаа хэрэгдэггүй байх гэсэн чинь энийг ч бас пиг жуулчд ирдэг юм байна шүү дээ. Европоос их жуулчд ирдэг юм байна. Хятадаас их жуулчд ирдэг юм байна. Тэгээд аль жуулчлалаа бас айгуу сайн хөгжүүлсэн газар шүү дээ. Дараагийн одоо энэ үндэслэн газруудыг хүнд үзүүлэх гэж асар их зүйл хийсэн байна. За энэ одоо нэг алдартай агуу Young Moon Kevin гэдэг агуу надад хүрчээд байж байна. Одоо агуу руу орно. За яг жигхэн агуу дотор жигшид байж байна. Хоо! Ус-тусч гин үгүй. Энэ дэшиг ямар гоё юм бэ? Одоо тэр дээр байгаа энэ өнцгцэн мөс шүү дээ, тэр мөс чинь одоо юу гэж юм? Хүний гар. Яг хомс унстайгаа байгаа сте. Хүний одоо биенээс доошоо байдаг нэгэн зүйл байгаа. Энийг бол таа хүн бас гадарж байгаа баг. За тэгээд эмэгтэй хүнийх гэхэд бас энд бас ингэ байж байна. Одоо ингэ эмэгтэй гэлтгүү эрэгтэй хүнийх ч бас байна. Эрэгтэй хүний бахархал гэж ярьдаг шүү дээ бид нэр. За эрэгтэй хүний бахархлууд бол одоо тэрүүгээр харагдаж байна да.
Тамч байна, бүр азарных шигч байна. Тэгээд нарийнхан урт янз бүрийн хэлбэртэйгээр л одоо энэ доошоо унтсан байна да. 30 м өндрөөс нь хөрхөө уусч орж ирж байгаа юм байна л да. Тэгээд энэ доошоо бол 1.5 м гүн гинэ. Үнэхээр байгалийн үзэсгэлэнтэй газар юм аа. За тэгээд агуу маань үнэхээр гоё байгаль дэлхий биднэрт баялгаа харамгүй өгсөн байна. Үдсдэн гоогооч гэсэн харамгүй өгсөн байна гэдгийг энэ агуу дотор та бүхнийг үзэж өөрчлөхийг өрж байна. Тэгээд дараагийнхан аялал руу зүмөр явцгаая. Таван их уулын нэг болох Яхын уулан дээр үжээд байж байна. Буддизмын хийд одоо энэ байт юм байна. 1042 онд баригдаж эхэлсэн юм байна. Одоо энэ дөрвөн юм хаалга байгаа байхгүй юу? Нэг хаалга 4 тонны жинтэй. За хонгололоо шүү. За. Энд 226 мянган бэлэг дусгалын зүйлс байдаг юм байна. Тэгээд 184 орноос ирсэн. За энэ дотроос та бүхэндээ хэлэхэд нэг үзүүрийг 1 минут үзээ явах юм бол 1 жил хагасыг одоо энэ байш дотор өнгөрөөх нэ. Тийм их олон үзэсгэлэн досомжтой сайхан бэлэгнүүд байна. За тэгээд харамсалтай дааж камер оруулаад зураг авахулсангүй. За үзэсгэлэнгээ үзээд гараад ирлээ. Тэгээд Сталин мав үзэн зөдөө хоёрын одоо өгсөн галт тэр ингээд зэрэгцээд байж идэг юм байна. Энэ үзэсгэлэнгээ заавал ороорой гэж одоо хэлмээр байна. За тэгээд миний ардталт байгаа энэ одоо энэ байгууламж гэх юм бол одоо Ким Ир Сен ерөнхийлөгчийн хүү Ким Чен Ир гэдэг удирдагчийн бас удирдагчдын өгсөн одоо бэлэг сэлтүүд энэ дотор байдаг юм байна. Мөн найд бас камер багхгүй. Бүгдээр хатсан Солонгос улсын хөдөлмөрчийн ард түмэн маань өглөө болгон ажилдаа явахынхаа өмнө агуу удирдагч Ким Ир Сенийхээ хөшөөнд цэцэг өргөдөг боломжлолтой юм байна. Тэгээд усын нуул ясын даг гэж раан эрдэн би хурж ичээ одоо Ким Ир Сен удирдагчийн хөрөл хөшөөнд цэцэг өргөх гээд явж байна. Хамгийн өндөрлөг цэг дээр Ким Ир Сений одоо хөрөл хөшөөнд цэцгээ өргөөд доошоогоо буугаад хурж ирээд ингээ харж байхад одоо энэ хотын маань ард түмэн хөдөлмөрчд бүгд өглөө ажилдаа гарахынхаа өмнө цэцгэн өргөөд тэгээд айгүй гоё ая яваад тэгээд би тэр хөшөөгийг хараад жоохон сүрдэг сэтгэл төрлөө. За хэлийн зоон руу явж байхдаа Кэсэн гэдэг хотоор дайрд юм байна. Тэгээд Кэсэн гэдэг хот нь юугаар алдартай юм бэ гэхээр хүн орохотойгоор хамгийн бест тийм хот.
хөрснө. Тэгээд цаг агаар нь яг хүн орхотойгийн ургах тэр хамгийн сайн ургах тэр орчныг нь бүдүүлснээрээ энэ хамгийн сайн үнэтэй хүн орхот ийм зарагддаг юм байна. Солонгос стилийн одоо ресторан, хотел гэдэг газар нь хурж ирчээд байж байна. За ингээд цаашаа аяллаа үргэлжлүүлье. За одоо бидний аягүй сайхан өдөө хоолой байх чинь энэ хоол гэх юм бол Солонгос улсын үндэснийх нь хоолыг самсамаа да. Өнгийг бас ингэж гоо шатдаг шүү дээ. За энэ бар будаа гэх юм бол юу юм бэ? Энэ бар будаа нь болохоор эмчилгээний зорилттой. Okay, thank you. Bon appetit. За би одоо маш гоё байгалийн үзэсгэлэнтэй газар хурж ирчээ байж байна. За энэ байгалийн үзэсгэлэнтэй газар нь маш их учир утгатай газар. Тэгээд 1330 онд King Kong-ийн хаан одоо Кори улсын хаан штэ. Төрөөд 1349 онд 19 наснда Монгол хатныг буулгаж авсан. Тэр хатны нэр нь бол Банги гэдэг нэртэй. Тэгээд тэр хатан маань хатантайгаа гэрлээд 36 наснда даанч хатан маань төрхийн хүндрэлээс болоод нас урсан юм байна. Тэгээд бие биендээ маш их тийм хайр сэтгэлийн холбоотой байсан хаан юм байна. Тэгээд өөрөө болохоор тэр хаан маань маш сайн архитекторч, дизайнер тийм хүн учраас өөрөө энэ бүх дизайн архитектор нь өөрөө гаргаад ийм хоёр хос бунхан хийгээд тэр нь 1365 оноос 1372 оны хооронд 7 жилийн турш энэ хос бунхныг барьсан юм байна. За одоо дараагийн аялал гэх юм бол маш сонирхолтой аялал олон. Тэр аялал нь одоо Хилийн зоон дээр хурцчээд байж байна. Хилийн зооны бүдүүч зургийг таахын бас тодорхой тайлбарлаад өгье гэж бодож байна. За энэ хэсэг нь хэм бол одоо цэрэггүй бүс байдаг юм байна. Одоо яг цэрэггүй бүсийн зооных нь одоо татсан хашаа нь одоо ингэж явж байна. За тэгээд цөмөрөө цаашаа яваад яг жинхэнэ газар дээр нь очиж байдлаа танилцъя. За эхлээд энэ цагаан бүсэн дээр зогсдог юм байна. За миний ард байгаа энэ гэрэл төвшөө маань маш их учир утгатай. Тийм гэрэл төвшөө юм. Тэр гэрэл төвшөө нь одоо ямар учир утгатай юм бэ гэхээр одоо ардсан солонгосын маань агуу их удирдагч Ким Ир Сен нас нөхчихийнхөө өмнө бүх солонгосоо нэгтгэх тэр асуудал дээр баримтчиг дээр гар үсэг зураад тэгээд тэр зурсан гараар бичсэн тэр бичмэлийн гэрэл төвшөө болоод тэгээд төвшөө болгосон юм байна.
За ингээд хил дээрх одоо аялал маань ерөнхийдөө дуусч байна. За тэгээ дараагийн үзэж байгаа газар гэх юм бол одоо хуучнаар одоо манай социализм үе чинь пионерын ордон гэж одоо бид байдаг байсан шүү дээ. Тэрний шиг одоо энд бас хүүхдийн ордон гэж одоо байдаг юм байна. Тэр нь одоо энэ байшингийнх нь архитектур гэх юм бол ээж хүн хүүхдэд ирж байгаа тиймэрхүүгээр ингэж төсөөлж архитектурыг гаргаж ингэж дугуй хэлбэрээр барьсан юм байна. Нийтдээ 103,000 м квадрат байшин юм байна. Өдөртөө 12,000 хүүхэд хүлээж авах чадaltaй. Хичээлээ тарсныхаа дараа хүүхдүүд энд хурж ирж одоо дуулах, бүжиглэх, жүжиглэх 9 жорын сектор ажилладаг юм байна. За энд одоо концерт болсон гэж юм байна. Ямар концерт болох юм бүгд одоо үзье. Тэгээ энэ хүүхдийн ордны хүүхдүүдийн өөрсдийнх нь хийсэн концерт гэж байгаа. Ганаа бүгд найрамд гарчсан Солонгос ард улсад жуулчсан нэвтрүүлгийг та бүхэндээ хүргэж байна.